Хүй юу гэдэг чинь. Ой. Энэ шиг буугаад өгдөө. Яа нана. Фондстэй. Баац. Шүтээ товцогдохгүй шүү. Чаавасаа. Энэ минь задрахгүй тий. За. Өчлөөрэй өгшөө. Тэн тарин нэг юм ярих. Нэг тийм чухал биш бол дараа нь болж болох. Үгүй агш харин амар чухал лаад. Очрол би зөндөө нэг засах материалтай байгаа байхгүй да. Дараа нь болж болохгүй тий. Дараа нь олно гэхгүй заа юу чи одоо шууд хичээлд. Одоо танаа хичээлийн цаг болж байгаа үст тий. Шууд хичээл рүү ор. Багш таны тэр хүүхдийг ойлгож байгаа, сонсож байгаа, ярилцаж байгаагаас шалтгаалж хүүхдийн өөртөө итгэх итгэл, өөрийгөө асуудлыг шийдвэрлэж чадах юм байна гэсэн, зөв шийдвэрийг гаргаж чадах юм байна гэсэн тэр итгэлд маш ихээр нөлөөлж байгаа. Хүүхдүүдэд цаг зав гаргадаг багш танд баярлалаа. Өөрийгөө ялан дэлсэн, өөрийнхөө ялгаатай гэдгийг бусдаас өөр хүн болгонд давтагдшгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүүхэд та альва зүйлд өөрийгөө сориход бэлэн, өөрийгөө хөгжүүлэхэд бэлэн, альва олон зүйлийг суралцахад бэлэн, суралцаж хөгжих замаар асуудалтайгаа нүүр тулж, асуудлыг даван туулах арга ухаанд суралцаарай. Өнөөдөр би энд гарч ирснээрээ өөрийнхөө өмнөх болон одоогийн түүхийг тавд нь хуваалцсан юм аа. Өмнө нь болохоор манай ангийн зарим нэг хүүхдүүд болон өөр ангийн хүүхдүүд ч гэсэн миний ялгаатай байдал, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдгөөсөө маш тийм сэтгэл зүйн хохирол дарамт үүсдэг байсан. Тэгээд тэр хохирлыг багштай болон бусад хүүхдүүдтэйгээ ярилцаад бид нэр хүн болгон ялгаатай юм шүү, хүн болгон өөр юм шүү, хүн болгон ижлэхэн байдаг гэдгийг ойлгоод бид нэр одоо ингээд би өнөөдөр энд ингээд зогсож байна. Багш хүн хүүхдүүдийн ялгаатай байдлыг маш сайн мэддэг учраас хүүхдийг яг өөр нь асуудлыг шийдвэрлүүлэх талаас нь зөв үйлдэлд уриалж чаддаг. За ингээд очроогийнхоо хэлсэн дээр очроо минь багш нь бол чамаараа маш их бахархаж байна. Ингэж зоригтой илчилж хийж өөрийгөө уудалж нээж чадсан хүүгээрээ маш их бахархаж байгаа шүү. Мөн багш нь бас та нараараа маш их бахархаж байгаа хэлэх нь зүйтэй ахаа. Энэ хөөрхөн хүүхдүүд маань тийм ээ нэгнийгээ ойлгодог, хүндэлдэг, ямар ч дээрлэлт байхгүй, хүнийг яг байгаагаар нь хүлээж авдаг ийм хөөрхөн хүүхдүүдээрээ бас их бахархаж байгаа шүү. Бас ийм хамт олон бол чадсан та нараараа бас бахархаж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр асуудалтайгаа нүүр тулна гэдэг бол та асуудлаа шийдэж гин гэсэн. Хизээд шийдлийн төлөө төвлөрдөг, асуудлыг шийддэг хинэгэн байгаарай.